За дахиад үзэл бодлоо илэрхийлье. Яг Монгол улсын иргэний хувьд үндсэн хуулинд заалтаа үзэл бодлоо бид өдөртөө илэрхийлж байгаа. Би 4 асуулт тавьсан байгаа. Нийс иргэдээсээ. Тэ. Монгол улсын бүтээн байгуулалт чухал юм уу? Тийм үү? Одоо нэмсэсчид, эбичид буюу энэ нөө бац чухал юм уу? Өнөөдөр энэ туулдын ордын замыг зогсоосон гэдэг байгаа энэ баатринууд орцсон байгаа энэ хэдэн олигарх хэдэн тааван хотхны эзэд өнөөдөр баяраа тэмдэглэх нь чухал уу? Тийм үү? Нийс Улаанбаатарын иргэд бид нар бүгдээрээ үзэл бодлоо илэрхийлэх нь чухал уу гэдэг дээр одоо санд асуулга явуулъя гэж бодож байгаа. Үнэхээр нэрээ тэнэглэл гэдэг юм Монгол улсад болж байна. Үнэхээр нэрээ тэнэглэл хоошоо цааш гинэ. Үнэхээр одоо Нямбатар гэдэг хүнлөө нөгөө намын хэдэн нохоонууд нь дайрж байна. Нөгөө төлбөртэй олон сайтаараа олон зуун мянган дагагчтай пэйж хаягнаасаа шеэрлээд одоо ингээд алж өгч штэ. Та нар харж байгаа үстэй бүгдээрээ. Гэтэ яг гоо танад би хэлчихье. Нийс Улаанбаатарын 2 сая иргэдийг өнөөдөр 60 гаруйхан энэ хөлсний хэдэн засагчнаар заяа. Эбичид нөө баарч за улсын хурлын энэ Монгол Ардын намын бүлгийн хэдэн цөөх хэдэн нөхдүүд заяа. За дээр нь яасан байх нь эбичүүд эбигийн гаралтай хэдэн улсын хурлын хэдэн додоо самбуу мэтийн хэдэн гишүүд тийм үү. Шижир мижир гэдэг яг элбэг дэржийн хүмүүстэй наад усаад чинь. Энэ усад одоо бүр амар ус төржүүлээд бүр амар юм болж байна. Энийг харж байна монголчууд бид нар бүгдээрээ. Гэхдээ нийс Улаанбаатарын 2 сая иргэдийг та бүгдхэн хэдхэн цөөхөн тооны 100 гаруй хүрэхгүй хэмжээний хэдэн ус төрчид нийлсэн хэдэн энэ мосоо хөлсний хэдэн жасагчлаар хэдэн тааван хотхны эзэд бүх насаараа туулгын бургасан дээр чинь аз жаргалтай амьдрахыг хүсэж байгаа хэдхэн цөөхөн хүний эрх ашигыг хамгаалж энэ засгийн газар өнөөдөр ийм шийдвэр гарч аваад харамсаж байна монголчуудаа. Үнэхээр харамсаж байна. Үнэхээр харамсаж байна яг үнэн гэлэхэд. Нийс Улаанбаатарын иргэд бид нар энэ төвжил гэдэг хадны мангасаас салахыг маш их хичээж байгаа. Одоо энэ Монгол улс чинь энэ бүх юмны үнийн өргөл дээд зэгтээ тулчихсан. Одоо Монгол улсын иргэд дэлбэрэхэд бэлэн болчихсон байгаа. Үнэхээр бүх юмны үн бүр тэнгид тулчихсан. Хүнс бараа бүх юмны үн тэнгид тулаад бүр хөөсөрчихсөн байгаа. Энэ засгийн газар ямар ч дөрвтэй алхам хийж чадахгүй байгаа. Хамгийн анхан шатны наадын хүнсний бараа хүн болгон хэргэлдэг одоо махны үн маань тэнгид тулчихсан. 1 кг өхрийн мах 36 мянга. 1 кг хоньны мах 26 мянга. Гис дотор нь бараг 40 мянга орж байгаа. За одоо хамгийн их бензин шатхуун тосны одоо бүхэн болгон машин зэрэгээрээ хүүстэд явдаг, ажил төрлөө такси унаанд явах нь явдаг, ажил төрлөд явдаг тийм үү. Одоо наад захын хөдөө орон нутгийн иргэдийн маань одоо явж байгаа энэ олон автобус, унаа, олон таксинууд бүх юмны үн одоо тэнгид тултлаа нэмэгдэнэ. Тэ. Одоо эх сарын дараа 1 литр түш 6400 хүрнэ. Ингээ бүр сүр юмаа болно энэ улс. Угаасаа. Бүр сүр юмаа болно. Дараа хараад гараа за. Одоо бодвол энэ Огцор амархны 2 дугаар дүрсэлсэн нөхдүүд өнөөдөр одоо амралт зугаалганд яваад өнөөдөр баяраа тэмдэглэж байгаа ах энэ усод. Годит тэмдэглэж байгаа. Тэгэд яаж нэг үл Монголын ард түмэн өнөөдөр ингээд энэ заван аимшигын төвжил гэдэг хадны мангас дотроо төвжрээд гацаад ингээд сууж байгаа. Учир нь ерөөсөө яг үний юм чинь энэ байхгүй юу ойлгож байна уу? Үний юм чинь энэ штэ. Угаасаа. Өнөөдөр Монгол улсын нийс Улаанбаатарын 2 сая гаруй иргэдийг өнөөдөр 60 гаруй хүмүүс буюу 100 гаруй доторх энэ улс төрчид нийлсэн энэ Монгол Ардын намын бүлгэлийн улсад шийдэж байна. Шийдвэр гаргаж байна. Энийг бол иргэн хүнийхээ хувьд бол тэмцэж хүнийхээ хувьд эсэргүүцэж байна үнэхээр. Яг ард иргэдэргөө өнгөсөн шийдвэр ерөөсөө байхгүй. Ард иргэдийн амьдрал улмал туйлдаад, улмал муудаад, улмал одоо энэ өсгөлэн байдалд одоо очиж байгаа. 1 кг мах нь 36 мянга. Хоньны мах нь 26 мянга. Би удаа дараа хэлж байгаа. Гис дотор одоо 40 мянга хүрж байгаа. Одоо яг одоо бэлэнгой мянга идээд дахины 500-ын шилгээд
Хүүхд тахтай дүүгээс 500-ын шилээ авч яваад гурил бантагнаад идээ сууж яхаас өөр яах вэ? Өөр ямар ч арга зам байхгүй шүү дээ. Бидэнд өөр ямар ч арга зам, өөр ямар ч гаргалгаа үлдсэнгүй. Бүгдийг одоо хүчирхий шийдэж штэ. Энэ хүчирхийлэлээр шийдэд байгаа энэ олонгороо шийдэд байгаа энэ асуудал чинь сайн юм үр дагавар дагуулахгүй бах. Хастаа. Та тэр хууль хүчний байгууллагын шалгаад ихэж шатах нь зөв байх. Буруу зөрүүтэй байв шалгаад үнэн зөвийн тод болгоод аячих хэрэгтэй. Хамгийн гол нь иргэдрүү чиглэсэн байгаа энэ хагас өсрөлөнгийн байдал. Энэ үний хөөрөгдөлт угаасаа хэрээс хэтэрчихсэн. Одоо 6400 болон 7 сард хэдэн мянга болохыг мэдэхгүй. Яг энэ хаврын одоо энэ Трейдингийн бүтээн байгуулалтын үед тийм үү. Одоо энэ уул уурхай эхлэх энэ чухал үед ингээд 6400 болсон шийдвэрийн засгийн газар гаргаж байна. Энэ бол солиорл. Үнэхээр нэрээ шал утгагүй гоцтой үнэхээр нэрээ ийм заваан байж болох юм уу? Хэдхэн цөөхөн тооны улс төрийн бүлгэлийн хэдэн нөхдүүд шийдвэр гаргаад 50-60 хүмүүс гарч ирж ахсаа шийдвэр гаргаад байвал энэ улс төр чинь ер нь цаашаа явах уу? Энэ Монгол улс хөгжихгүй та нар юу гэж бодож байна? Хизээч хөгжихгүй энэ янзаараа. Биднийг өдөө төвжилдөө төвжрээд стресстэй өөр ширэндээ баригдаад ингээл явж ивэл энэ дээдсүүдэд хамгийн сайхан таашаалтай байгаа юм шиг байгаа. Харахад ган төмөрөө идэвхтэй ажил хэрэг болгоод тэмцээ дэмжинэ л гэж байна. Бүгдээрээ одоо нэгдмэл байцгаая. Хүчээ нэгтгий ард түмээ. Нийслэлчүүдээ. Нийс Улаанбаатарын 2 сая иргэдийг өнөөдөр энэ моосоо хэдхэн цөөхөн тооны хэдэн баячуудын гар хөл болсон новчлон төлөөлөх боломжгүй. Та нар маань юу гэж бодож байна? Байнгын засгийн газар ийм шийдвэр гаргаад, тийм шийдвэр гаргалаа гэж гаргаж ирдэг. Нэг ч давуу тал ерөөсөө байхгүй. Үр ашиг байхгүй олон шийдвэр гаргаж штэ. Үнэхээр. Миний энэ лайв дээр толгойсон байгаа 4 асуудлыг аль нь зөв та бүгд коммент бичээд өгөөрэй. Нийслэл Улаанбаатарт хөгжин чухал юм уу? Энэ хэдэн ибичид эдэрчнэр ингэж ахсад тэмцээд энэ Монгол улсын бүтээн байгуулалтыг гацаах нь зөв юм уу? Өнөөдөр энэ улсад баялаг тэмдэглэх нь зөв юм уу? Ерөөсөө энэ улсын амьдрал өөдлөхөө боллоо. Үнэхээр нэрээ монголчуудын амьдрал өөдлөхөө болчихсон. Үнэхээр энэ тэнэглэл гэдэг юм руу орж ийн бид нар. Өнөөдөр МСС-с ухаан удаг ордог ярьдаг улсын хурлын гишүүн байхгүй болчихсон. Учир нь юу гэвэл улсын хурлын сонгуулиар хандив авсан улсууд нь төрийн өндөр албан тушаалтан болчихсон бүгдээрээ. Энэ улсад МСС гэдэг ордог хизээч ярихгүй. МСС гэдэг энэ том гүрэн хизээч ярихгүй. Ухаан удаг ордог хизээч ярихгүй. Тэгээд ингээд дуус угаасаа.
Монголын ард түмэн буюу Нийс Улаанбаатартын иргэд бид нар хагас зомби маягаар амьдарч байгаа. Энэ үнэхээр үнэн шүү дээ. Үнэхээр үнэн. Энтэй марах ямар ч боломжгүй. Энэ дарга сайд нар энэ дөрвөн засгийн газрын тэргүүд яриалаа хэрэгжиж байгаа юм нэг ч байхгүй. Түүч байхгүй. Нэм осрын учрал ерөнхий сайд 100 гаруй жишээлийг нээлттэй болоолаа гэж байна. 1000 нээлттэй болоод яах юм? Мөнгөгүй ард ирэх чи ямар бизнес хийх юм? Юу хийж амьдрах юм? Бүх юмний чи үн өргөн хэрэглээний бараа, хүнсний бараа бүх юм чинь хэд дахин даблдаад нэмэгдэх чи яаж амьдрах юм? Хөдөө орнод бензин шатхууны үн А90 2720 болчихсон. Шатхууны дэс 4400 болчихсон. Одоо сарын дараа 6400 болно гэж байгаа. Уул уурхайгаа санхүүжилттэй авдаг, уул уурхай төсөв бүрддэг орно. Одоо уул уурхайн цаг нь эхэллээ. Одоо яаж энэ уул уурхай усууд чинь гарах юм? Жигэн дампуурдаа зүгээр зарлчих Монгол ус. Депортод зарл одоо та нар заяа. Худлаа битгий та нар хуурч мэглээ. Монгол улсын засгийн газар өнөөдөр Монгол улсын валютын нэр 6.7 тэрбум доллараар өстөө түүхэндээ мундаг боллоо гэд бүх юмний үнэ нэмээд нагаад байдаг. Яагаад иргэн ган төмөрт ямар ч дэмжлэг байдаггүй иргэн ган төмөрт цор үннийг хэлж байгаа учраас хэрэг би санхүүжилтээ хэрэг би янз бүрийн хүмүүсийн долоодог лайв хийдэг бол хэдэн зуун мянгаараа үзэж байгаа. Гагцхан үнийн юмтай нүр тулж чадахгүй учраас ингээд хэдхэн цог үнийн үнэтэй үзэж байгаа. Хэдхэн цогт оны үнэт нь бараг худалчид 10 өний 5 Нийс Улаанбаатарын жинхэнэ иргэд 5 троолоо сууж байгаа. Хил аман загтнаад ингээд дарамжлаа сууж байгаа. Нийс Улаанбаатарын иргэд байна уу? Нийслэлийн иргэд гэж байна уу? Энэ лайв дээр энэ бүтээн байгуулалтны явхан жохол юм уу? Энэ хэдэн олигарх новчнуудын амар тайван амьдрах туулын бурсан бүх насаараа цэнгэг агаартай чиг үнэтэй амьдрах нь энэ улсуудын эрх ашиг зөв юм уу гэдгийг би асууад байгаа. Махны үнийн талаар нэг ч үг дуурахгүй байгаа нь учраас одоо нэг улсын хурлын хэдэн альсан намын хэдэн гарууд нь эбичүүдийн амин сүнслүүд нь одоо ингээд янз бүрийн юм яриад ингээд улам хагарал бутралыг явуулж байна. Энэ Монгол ардын намынхаа хоорондоо хагарч бутрал та нар ичээч та нар. Та нар ард түмэндээ өгсөн та нар амлалтаа биелүүлэхгүй юм та нар. Ийм амархан эбичүүд ийм амархан нөө барсад ядагчих юм та нар. Тэр дутачргээ засгийн газрыг хүрл занал хийж өчтөр. Ирээдүйн та нар үдсэн биз дээ. Та нар одоо ингэж чадахгүй засгийн газар хариуцлага тооцлоо гингод айж байгаа юм уу юм осроо учраа да. Одоо гэдэг засаг огцроо засаад болчихгоо айж байгаа юм уу та нар. Ийм хэврэг засгийн газар байдаг юм уу? Хитгэн олигархуудын засаад болж байгаа юмосоо нөө барчид эбичдээс айж байгаа юм уу та нар. Та нар яг ард ирээдүйг хэдэн зуун мянгаар гараад ирвэл та нар ухаан алт өмдөн дэшээс алдах юм байна л да та нар. Өчтөр бол занал хийж харж байгаа би тэр лутчрыг. Одоо уцах юм бол засгийн газар хариуцлага тооцсон шүү, мооцсон шүү гэд занал хийн гот маргааш нэм шийдэр гарч байгаа. Чаавал та ийм хэврэг амтан багтай яах вэ? Ийм өчүүхэн засгийн газар байсан юм та нар. Монгол ардын намынхаа та нар тэр сонгуулийнхаа энэ амлалтаа биелүүлэхгүй юм та нар.
Ард ирээдүйг ядуулаас гаргана гэсэн яасан хаана вэ? Юмны өө нэмэхгүй гальсан яасан? Бүх юмны өмнө тултал нэмсэн та нар. Амлалт чинь ийм байд юм уу? Ямар ч амлалтаа биелүүлэхгүй ард түмний амьдралд ядуураад хоосон гудчингийн хаан болоод байна. Та нар том юм яриад байна. Нэг ч шийдвэрж байгаа асуудал байхгүй. Өнөөдөр мах, үхрийн мах 36 мянга, хоньны мах 26 мянга, гэр дотор бараг 30 мянга болчихсон. Ард иргэдийн хүнсний бараагаараа бараг хүнсний энэ үний хөргөлтөж ард түмэн нураад унж байна. Нийсийн бүтээн байгуулалт одоо зогсож байна. Одоо удахгүй тэр зогсолтонд орно. Тэр үе та нар ямар шийдвэр гаргах вэ? Ард иргэдийн үгийг сонсдоггүй. Энэ юм асуу учраас ерөнхий сайд иргэдийн төлөөллийн үгийг сонсдоггүй. Жирийн иргэн бид нар бол тэр усад цагаан цаас. Зөвхөн энэ олигархууд болсон, зөвхөн энэ баян жагсаалыг л ганцхан тоодог. Энэ улсуудын үгээр байдаг газар юм та нар ямар өчтэй? Засгийн газар хариуцлага тооцноо гэж одоо жирийн үг амар хүчтэй тусч байгаа засгийн газарт. Маргааш өглөө тийм шийдвэр гарч байгаа. Яалтай гормоор хуралдаад ард иргэдийн амьдралыг бодохгүй. Ард иргэд ядуу хэцүү байж тээ үнэхээр. Энэ махны үн зүн чи хэрэг гэдэрчсэн. Амар байж тээ үнэхээр нэрээ. Энэ үхрийн мах чинь 36 мянга болсон. Хоньны мах чинь 26 мянга болсон. Амьдрах ямар ч боломжгүй болж штэ. Одоо би болохгүй Монгол улс иргэж ухнаагийн үржилтэд хандъя. Иргэнш маань зөв шийдвэр гаргаж магадгүй. Бусдаас сайн шийдвэр гаргах хүмүүс байхгүй өнсгийн газар. Ард түмэн чи ядарч штэ үнэхээр нэрээ. Туйлдж штэ. Өнөөдөр бэлэн гомоор амьдарч байгаа маш олон иргэд байгаа. Манай баян шин нийтийн байрны хүүхд орж ирээд асууж гандамрахаа та нэг 4 шагаа шийдэж хүүхдийн мөнгө 20 давсангүй өнөөдөр хүүхдийн мөнгө орох нь уу гэд ингэ байж байгаа штэ өргөдөлтэй. Ард түмэн чи ийм л амьдарч байгаа штэ үнэхээр. Яавал ард иргэдийн амьдрал өнгөдөг болох нь та нар. Яавал та нар хэдхэн зөвхөн тооны олигоц муус эбичүүд элэрч нарыг энэ Монгол ардын намын өөрснийх нь та нарын улсын хурлд сонгуул гаргахтаа та нарын тавьсан амлалт штэ. Энэ ажлаа хийгээд явж байгаа яаж идэггүй. Хорт могоонуудын үгэнд ороод та нар хордож байна үнэхээр. Харамсалтай байна үнэхээр. Энэ Монгол улсын иргэд, Нийс Улаанбаатарын иргэд бид нарыг тархийг угааж байгаа эбичүүд илэрч нараасаа салахгүй бол энэ Монгол улс хизээч хөгжихгүй юм байна. Хөгжлийг гацаагч нар. Одоо өнөөдөр бодвол баяраа тэмдэглэж явах надад улсууд ч. Хэдэгч үг алга. Энэ үний хөргөл бүр хэрэг хэдэрчсэн. Нийс Улаанбаатарын иргэд нэрээ өндөр тэмцэж ахсад бэлэн байгаа шүү. Жирийн иргэд бид нар ямар өнөө худлаа намын Отгонбаатар шиг бид нар тийм баян жагсаал хийх юм биш. Мянган хүнд мандат хараад жагсаал хийж чадахгүй ш бид нар. Жирийн иргэд бид нар жагсан тэмцэн. Мал махны үн хэрэг сэтэрчсэн. Ямар ч үнийн зохицуулалт байхгүй энэ төр засаг. Зөвхөн уус төржөө зөвхөн энэ бүлэгт хоорондын зодоод үргэлжлээд байна өөр юм байхгүй. За ийм байна да ахын дүүсээ лайв хийх маш их сонирхол байна. Маш их үзэл бодлоо илгээх чин сэтгэл надад байна. Даан цаанаас нь сошиалд нь хааж боогоод ингээд 47 мянган дагчтай пэйжээр лайв хийгээд өдөр 2 хүний нүдтэй би сууж байна. Энэ нөөрэ миний хувьд гутамшиг болж байна. Яг өнөөдөр гандамар гутамшиг болоод энэ сошиал ялагддаг гэж болно.
Одоо яах вэ? Ингээ ялгадаад бүх юмнийхөө үнийн тариф дэлгдээд доромжлуулаад дарлуулаад ингээ сууж байгаас өөр яах вэ? Одоо 1 сарын дараа түлшний үн 6400 болно гэж байгаа. Яг улсын орны бүтээн байгуулалт болдог Монгол улсын уул уурхаагаас төсөө бүрдүүлдэг улс орн. Ингээ сүрх юм одоо ингээд. Энэ Монгол улсад ингээд бүх юмны үн нэмэгдэхээр түлшний үн нэмэгдээд энэ бензин шатхууны үн нэмэгдэхээр бүх юм дагаад хүнс бараа өргөн хэрэглээний бараа тултал үнэ нэмж байгаа. 8-аач нь иргэдэ боддгоо. Хизээч үнийн тариф нь буудахгүй улсаар манай улсаар. Бензин шатхууны үн баг зэрэг буух юм бол дагаад өмнө үн буудаг байх гэдэг шүү дээ. Тийм юм байхгүй. Дараагийн үний өргөлтөө хүлээгээ сууж идэг хэд 8-аачтай. Одоо нийслэл Улаанбаатар иргэд өөрөө өөрсдөө тэмцэх цаг болчихжээ бид нар. Монголчуудаа өөрөө өөрсдөө төлөө. Одоо тэр туулдын хурдны замч одоо яах вэ? Ядаргаа. Тэр хууль шүүхийн байгууллага шалгаад эцсийн тогтоодох энэ ажилд явах байлгүй бодвол энэ хүнсний бараа хоол ундаар мөрдөл ингээд үнийн тарифын тэнгэр тулаад ингээд ард түмэн чи ядарч штэ. Үүний төлөө тэмцэсгээ бүгдээрээ.